Доктор Чангва. Номхон долоон баруун эргийн бүс нутагт эмнэлэг амбулаториудыг байгалийн гамшигын үеэр аюулгүй ажилуулах асуудал яагаад ийм чухал болсон юм бэ? Сүүлийн 10-аад жилийн дотор номхон долоон баруун эргийн бүс нутагт 20-с 25 удаа томоохон хэмжээний байгалийн гамшиг тохиолдсон юм. Хар салхи, газар хөдлөлт, хөрсний гулсалт, цунами, үер гэдэл. Энд дэлхийн долларын нөлөөгөөр болж байгаа сөрөг үзэгдлүүд бас хамаарна. Хятадын Сичуан мужид болсон газар хөдлөлтийн улмаас хагас 100 гаруй эмнэлэг сүйдсэн. Филиппинд Фэншин хар салхи орж ирэх үеэр 89 эмнэлэг сүйдсэн. 2007 онд Соломоны арлуудад цунамийн аюул болох үеэр эрг хавийн газарт байсан бүх эмнэлгийн газрууд далайн усанд урсаад алга болсон. Та бүхэн бүс нутгийн түвшинд ямар чухал асуудлуудыг авч хэлэлцсэн бэ? Бид олон тооны асуудлуудыг хэлэлцсэн. Гэхдээ бидний авч хэлэлцсэн хамгийн чухал асуудал бол эмнэлэг амбулаториудын газруудыг байгалийн гамшигт үзэгдэлд хэрхэн бэлэн байлгах вэ гэсэн асуудал байлаа. Учир нь энд жаахан анхаарч эмнэлгүүдийн бэлэн байдлыг сайжруулж чадах юм бол байгалийн гамшигын үеэр эмнэлгүүд хэвэн ажиллаж чадах юм. Эдгээр арга хэмжээнүүд нь эмнэлгийн барилгыг газар хөдлөлт болон усны үеэр төсвөртэй материалаар барих, байгалийн гамшигт хүртэх аюултай газарт байрлсан эмнэлгүүдийн байрлалыг олж тогтоох. Энэ асуудлын хичнээн амин чухал болох шийдвэр гаргагчдаас агуулад олон нийтэд хүртэл сайтар сурчлах зэрэг ажил юм л да. Та номхон долоон баруун эргийн бүс нутгийн хүмүүст хандаж явах юу гэж уриалмаар байна? Хамгийн түрүүнд хүмүүст байдлыг ухааруулж ойлгуулах, эмнэлгийн барилгыг бат бэх аюулгүй барих зааварчилгааг олон нийтэд өгөх нь их чухал. Хоёрдугаарт байгалийн гамшигын эрсдлийг бууруулах талаар орон нутгийн болон төв засгийн газруудад дэмжлэг өгөх нь чухал. Гуравт эмнэлгийн ажилтнуудыг байгалийн гамшигт хязээд бэлэн байдаг болгох хэрэгтэй. Нэг сайн зүйл бол эмнэлгийн барилгыг байгалийн ямар ч гамшигт тисч чадхаар бат бэх барьж чадах тийм технологи бидэнд байна. Бас байгалийн гамшигын үед юу хийх талаар бид хангалттай туршлага хоримтлуулсан байна. Одоо энэ бүх туршлага мэдлэгийг бусдад түгээх л үйлдэл байна л да.